За баруун Оросын засаг даргын тамгын газраас дэлхийн зүүн олон улсын байгууллагад бас бид нар хамтарч ажиллах юм саналуудаа тавьсан. За энэ саналын дагуу бас манай дэлхийн зөнгөөс бидний одоо тулгамжийн асуудлууд тусдын болъё гэсэн юм бас дэмжлэг үзүүлэх илэрхийлсэн юм. Тэгээд бидний энэ хамтын ярианы үр дүнд бол манай баруун Оросын одоо энэ цодод өртсөн малчин өрхүүдийг бас малжуулахаар одоо 100 сая төгрөгийн бас хөрөнгө шийдвэрлэж өгсөн. За дээрээс нь бас одоо намар мэдгээр малчны хүүхдүүдийг бас энэ сургуульд хамрагдахад 150 орчим хүүхдэд хичээлийн хэрэглэмүүдийг олохыг гэж юм шийдсэн юм байна. За мөн энэ хүрээд манай баруун сум дээр бас одоо амьдарч байгаа бас одоо өргөтлгөөсөн олон хүүхдтэй гэдэг ч юм уу одоо асраа дэмжлэг шаардлагатай ийм өрхүүдэд нэг 3 иж бүрэн гэрийг олгоё гэсэн ийм шийдвэрийг бид хэлсэн юм байна. За энэний дагуу манай баруун сумын 3 иргэн төгөх одоо гэр маань дотор ингээд үрээд энэ бэлэн бол таахында гардуулж өгт бэлэн байна. За энэ бол дэлхийн зөнгөөс одоо санхүүжилтийн иж бүрэн гаргасан 8 орчим сая төгрөгийн төсөв төртөгтэй. За энэ бол иж бүрэн 5 антай гэр. За давхар бүрээстэй, давхар дээвэртэй. За дээрэс нь одоо шалтгаага байгаа. Тэгээд энэ дотроо нөгөө бид манай баруун сум дээр хэрэгжсэн чип төслийн багцаас энэ багц дотроо явж байгаа. Одоо утаагүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ багц дотор чип төслийн юм явж байгаа. Мөн одоо элбит халаагуур гэдэг одоо өөрөөсөө халаадаг юм гоожор өгдөг шүү дээ. Тэгэхээр энэ ингээд ийм юмнуудыг хамруулсан иж бүрэн багцыг одоо бас манай төслийн газарт бид нар хамтарч шалгаруулад одоо ер нь бол яг одоо хамгийн хэрэгтэй өндөө үнэс утгаар нь л одоо бид нар ингэж яасан байгууллагаас санал аваа. Тэгээд дэлхийн зүүн байгууллагынхантай хамтарч тэр тухайн одоо олон улсын байгууллага учраас өөрсдөө гэсэн шалгуур үзүүлдэг юм байна. Тэрний дагуу одоо ингэ шалгууруулаад 5 хүнд өгж байгаамаа. Тэгээд 5 хүн маань одоо бас энэ дэлхийн зүүн олон улсын байгууллагаас одоо өгж байгаа энэ гэр орноо ариг хамтаа эдлэж. За энэ бол бас дахиад нөгөө талдаа бас утаагүй өсдөг юм явж байгаа. Тэгэхээр бас энэ чинь бас энэ нэг юуны чип төслийнхөө халаагуурыг бас ажилуулах тэрнийхээ бас мөнгө төрийг өгөх боломжтой бас айлд өгөх хэрэгтэй гэсэн бас юм байгаа. Тэгэхээр бас энийгээ бас та хэд маань авч явж ингэж бас одоо үлгэр жишээ нэг сайхан авч явна гэдэгт үл итгэлтэй байна. Тэгээд одоо 3 айл гэр ихэндээ манай 9 дуурайгийн хүн ирээгүй те. За тэр хүний гэрнгүүд яана гэж тэгээд 3 өрхөддөө бүгд нь бас одоо ажрал сайн сайхан бүхнийг өсөё. Та бүхний одоо энэ өргөө цагаан орд гэр нь одоо бас үргэлж гэрэлтэж та бүхний маань бас ирээдүйн амьдрал сайн сайхан болох болтугай гэсэн өрөөлийг бас баруун сумын тамгын газраас та бүхэндээ хэлж байна тэгэхэд. За тэгээд сайн сайхныг өсөё. За жирэл өсөё. Намайг Баярмагна охтой инч юм гэдэг би 7 дугаар багийн иргэн тэгээд нэгээс 9 настай 3 хүүхдтэйгээ хамт амьдардаг ээж аваа. Тэгээд олон жил байр хөөсөлж амьдэрсэн. Тэгээд өнөөдөр өөрийн гэсэн өргөө цагаан гэртээ олж байгаа баяртай байна. Тэгээд дэлхийн зөнгөний хамт олондоо сумынхаа бүх хүмүүстэйгээ албан хаагчтай тэгээд багийн дараах 7 дугаар орооныхаа дараах бүх хүмүүстэй баярлалаа. Маш их баяртай байна. Тэгээд цаашид энэ сайхан гэрээ өөдөн татаад хүүхдтэйгээ сайхан амьдрах болно. Би ч 3 хүүхдтэй айлын гэр төрөлсөлтийг сар болгон зөв төрөхөж. Ямар ч гэсэн ингэж гэр бэлгэлж байгаа. Тамгын газар, дэлхийн зүүн газартаа бүгдд нь баярлалаа. Ямар ч гэсэн гэр ордоо болгож өгсөнд бүгдд нь баярлалаа. Ямар ч төрөөс төлөхөрг болчлоо. Тий, төрөөс төлөхөрг боллоо. Бүгдд нь баярлалаа.